Сайн байцгааны үзэгчдээ парламент телевизийн төвцөг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Монгол Улсын засгийн газар, Оросын албаны улсын засгийн газар хооронд агаарын үйлгийн түлш нийлүүлэх хилцээрийн төслийг улсын хурлдах ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэдгийг илэрхийллээ. Мөн улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг хилцээрийн зарим зүйл заалтыг сайжруулж анхаарч ажиллахыг чиглэл олголоо. Иймээс энэхүү асуудлаар гадаад харилцааны яам, эрдэс баялаг аж үйлдвэрийн яамд Оросын албаны улс болон холбогдох байгууллагуудтай өөрсдийнхөө шугамар санал солилцох нь зүйтэй гэж үзлээ. За улсын хурлд өргөн барьсан энэхүү хилцээрийн төслийг хүлээн авбал Монголын эрх ашигт харшлана гэж зарим эрх баригчид хэлж байв. Яагаад гэдэг маш олон асуулт одоо үндсэндээ энд байна. Энэ үндсэндээ ингээд гэт нэг талыг барьсан ийм зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарлаж байгаа. Орчуулгын алдаа ч юм уу, орчуулгын үл ойлгох байдал үндсэндээ Чингис хаан олон улсын буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга. Жишээ нь энэ дээр нөгөө нэг нефт нийлүүлэх гэжсэн компани бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга харагдаж байгаа. Хэрвээ энэ агуулгыг буруу зүрөгээр ойлгогдсон гэдээ маргаан өсөх юм бол Оросын албаны улсын арбитрээр шийднэ. Энэ яач ингэж олон улсын хэлэлцээрийг бид нэр ийм төвшөнд байхад нь улсын хурл энийг зөвшөөрч цаашаа явуулж болохгүй байхаа. Монгол улсын хууль тогтоомжууд нь хамааралгүйгээр заавал тэнд Оросын албаны улсын хууль тогтоомжоор шийдэгдэх мэтийн ийм зүйл заалтуудыг оруулж ирж тулгаж байгаа нь өөрөө байж боломгүй асуудал юм аа. Тэгээд энэ асуудлыг яриад хэлэхээр бас зарим улсын хурлын гишүүдийн хэлж байгаа нь бол бид нар Оросын холбооны улстай бол мөнхөн хөршөө. Энэ асуудал дээр бид нар одоо эсрэг байр суурьтай харагдаж болохгүй гэдэг юм бас ярьж байгаа. Хөр цаашлаад Оросын албаны улс нь өөрөө манай Монгол улсын одоо сонгуульд хүртэл нөлөөлдөг учраас манай ардчилсан намын гишүүд энэ дээр гарч ирж ярих юм бол энэ эрсдэлтэй байж боломгүй зүйл гэж хэлж байгаа. Гэтэл 35 жилийн өмнө 1990 онд ардчилсан намын залуучууд, ардчилсан холбоодууд энэ зөвлөлт холбоот улсаас тусгаар байхын тулд хараат бус бие даасан эрхчлөлөөд Монгол улс байхын тулд тэмцэж ирсэн. Тийм учраас ардчилсан нам энэ байр суурин дээр ч гэсэн байх ёстой. Онгоцны тийзийн үнийн 36%-ийг түлшний зардал бүрдүүлдэг. Цаашид дэлхийн зах зээлд их газрын досны үн, Оросын албаны улсын газрын досны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн улмаас Оросын албаны улс экспортоо хязгаарлаж болзошгүй. Энэ нь манай хангамжинд сөргөөр нөлөөлөх юм а. Иймд Оросын албаны улстай хилцээр байгуулна, гэрээний хугацаа 20 жил байна гэж аж үйлдвэр эрдэс баялагын яамнаас танилцуулсан. Хилцээр байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж докторж нь аж ахуйн нэгжүүд олон улсын стандартын шаардлагад нийцсэн түлш хэрэглэнэ гэсэн юм. Өмнө нь хойд хөршөөс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах сонирхлоо удаа дараа илэрхийлжээ. Хилцээр тусгаснаар Монгол Оросын хамтарсан компани байгуулж 20 жилийн хугацаанд агаарын хөлгийн түлш нийлүүлэх бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах, ашиглах үйл ажиллагаа явуулах тухай заасан. Хэрвээ маргаан гарвал Оросын албаны улсын арбитраар маргааныг хилэлцэх, онгоцны буудлын дэд бүтцийн зохицлбор ашиглахад хамтарсан компани байгуулна. Түлшийг 20 жил нийлүүлэн нэр томьёог ойлгомжтой болгох хоёрдмол утгагүй болгох шаардлагатай. Мөн хит нэг талыг барьсан хилцээр гэж бүлгийн олонх гишүүд үтсэн. Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын засгийн газар болон Оросын албаны улсын засгийн газар хоорондын хилцээрийн төслийг зөвшөлтсгийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон улсын хурлын 15 гишүүн нь 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлтийг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд хөргүүлэхээр тогтож байсан юм. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны энэхүү хилцээрийн төслийг хилэлцэх байсныг хойшлууллаа. Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Орос Монголын засгийн газар хоорондын хилцээрийн хувьд Туван сайд Оросын албаны улсын эрчим хүчний сайдтай холбогдож хоёр намын бүлэг дээр гишүүдийн тавьсан гол асуудлыг засаж сайжруулад энэ хилцээрийг байгуулах боломжтой гэж үзсэн. Жишээ нь Монголын талаас хилцээрийн хүрээнд 20 жил түлш нийлүүлнэ. Онгоцны буудлын дэд бүтцийн зохицлборт хамтарсан компани байгуулна. Оросын албаны улсын арбитрийн шүүхээр шийдвэрлүүлнэ. Зэрэг дөрвөн асуудал дээр өөрсдийн хувьд өөрчлөлт оруулах саналаа Оросын албаны улсад тавьд байгаа юм а. За тухайлбал 20 жил түлш нийлүүлэх тухай заалтыг 20 хүртэл жил болгон өөрчлөх, Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах тухай ойлголт төрүүлж буй заалтыг өөрчилж зөвхөн түлш цэнэглэх зохицлборт хамааралтай болгох, маргаан гарвал Монгол улсын арбитраарч хэлэлцэх болгон өөрчлөх ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Одоо бид нэр эхний ээлжинд батлагдчихад байгаа. Баталсан гэрээгээ бид нэрээ яриулаад нь штэ. Эхний ээлжинд гэдэг нэртэй. Энэ батлагдсан байгаа гэрээг харахад бол энэ Монгол улсын засгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. Наад зах нь ингэн нэр яриа заалт болгоноор нь яг. Ингэн нэр хэлэхэд 20 жил бид нэг улстай ингээд үн тогтвортой үнээр
худалдаа авалт хийнэ гэдэг бол бид нэр одоо ингээд эрчим хүчний хувьд шатхууны хувьд одоо эрсдлээсээ гарч ийна гэж хэлэх гээд байна. Тогтмол авнаа 20 жил авна гэдэг чинь эрс зэрэгээрээ баталгаагүй болж байна гэсэн үг. Үнж тэр, нийлүүлэлтч тэр. Юу ч тохиолдож болно. Манайтай гэрээ хийж байгаа айл дайнтай байгаа. Одоо жишээлбэл дроны халдлагууд хүртэл явж байгаа тийм. Янз бүрийн юмнууд явж байгаа. Бид нэр өнгөрсөн ковидын үед нэг үйлдвэрт гэмтэл гарахад гээд нэг шатхууны хомсдолтой нүрт болж өгдсөн шүү дээ. Эн чинь ингээд цаад айл хүссэн хүсээгүй гарах эрсдлүүд тохиолдсон тохиолдолд бид нэр төлшгүй болох гэж байна шүү дээ. Энэ асуудалтай холбоотой гадаад харилцааны сайд Батцэг Оросын албаны улсад үүсэж байгаа геополитикийн хүнд цаг үед тус улсаас авах газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангагдах агуулгын хүрээнд энэ асуудлыг анх ярьсан гэрээний төслийг биш адилхан хариуцлага яригдахын зүүн хэрэггийг тайлбарыг өгöd байна. Хэлцээр дээр болвол тухайн сайд бас хэвлэлд маш олон удаа тайлбарлсан. Энэ хэлцээрийг үргэлжлүүлээд тухайн сайдын хувьд Оросын албаны улсын эрчим хүчний сайдтай хэлцээд бас одоо өнөөдрийн хоёр намын бүлэг дээр ирсэн асуудлууд, за гишүүдийн тавьж байгаа агуулгал асуудлуудыг засаад сайжруулад энэ хэлцээрийг байгуулах боломжтой гэж үзэж болно. За тэгээд тухайн сайдын хувьд бас өнөөдөр Оросын албаны улсын эрчим хүчний сайдтай энэ хэлцээрийг байгуулахаар ярьж тохирсныхаа дагуу одоо Монголын зүгээс ийм асуудал дээр одоо жишээлбэл тэр 20 жил нийлүүлнэ гэдэг асуудал дээр дээрэс нь тэр онгоцуудлын дэд бүтцийн зохицолбор дээр хамтарч ажиллах хамтарсан компани байгуулна гэсэн асуудал дээр за Оросын албаны улсын арбитрийн шүүхээр шийднэ гэсэн асуудал дээр гээд дөрвөн зүйл дээр одоо ийм саналтай байна. Энэ өөрчлөлтийг оруулъя гэдэг саналаа Оросын албаны улсад албан ёсоор тавьж байгаа. За гадаад харилцааны яамны зүгээс ч гэсэн албан ёсоор бас энийг дэмжиж ингээд ажиллаад явна гэдгийг хэлье. Хойд хөрш болон манай улс хоорондын хилцээрийг эдийн засагч лут очор эсэргүүцэж энэхүү хилцээрүүд Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа талаар хэллээ. Олон улсад гарц цорын ганц гарц онгоцны буудлынхаа түлшнийхээ хангамжийг Улсын хордлогооны улсын Роснефть компанитай хамтарсан компани өгөх гэж байгаа 20 жилээр түлш худалдаа авах гэрээ хийж байгаа энэ нөхцөл байдал бол Монгол улсын эрх ашиг биш ээ. Түлшгийн эрчим хүчний хамаарлыг дахиад 20 жилээр сунх үйл ажиллагаа болох гэж байна. Би энийг эсэргүүцэж одоо энэ гэрээг гардан гүйцэтгэж байгаа тэгээ ган төмөр мөн тухайн сайдыг бол яаралтай огцор гэж би шаардаж байна. Энэ хилцээр нь агаарын үйлгийн түлшний хангамжийг докторжуулах, олон улсын стандартад нийцсэн түлш хэрэглэх боломжийг бий болгох зорилготой ч геополитикийн нарийн нөхцөл байдал, Оросын талын экспортын хязгаарлалтын эрсдэл зэрэг нь Монголын эрх ашигыг хамгаалах тал дээр илүү наривчилсан хэлэлцээ шаардлагатайг харуулж байна. Тайм үргэлжилж байна. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны төр хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны хуралдаанаар Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны төр хэлэлцээрийн төслийг хэлэлцэж олонхон дэмжлээ. Энэхүү худалдааны төр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчүүлж хэлбэршүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Монгол улс 3 жилийн хугацаанд энэ гэрээнд нэгдэж 367 бараа бүтээгдэхүүний татвар хөнгөлөлтөнд хамрагдах юм. Манай улс мал эмнэлэг биокомбинатын бодлогыг сайжруулж чадвал 700 сая $7 махны импортын орон зайд оролцох боломжтой гэдгийг хууль санаачлагчид тодтоглоо. Нийт 29 төрлийн махан бүтээгдэхүүн, 60 нэр төрлийн арьс шир, 204 төрлийн ноос ноолуурын бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх асуудал тусч байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор улсын хурлын гишүүдийн байр суурийг хүргье. Энэ аж үйлдвэрлэлийн хөгжил, хөдөө аж ахуй хөгжил, за газар тариалангийн хөгжил, эрс дэс өөрлөлтөө те. Одоо биднэрийн одоо тэр Казахстан гэдэг Оросын албаны улс. Энэ дээр нэг жоохон ботгол хэрэгтэй те. Энэ үгнүүдийн цаана юу байгаа вэ гэдгийг одоо ган төмөр сайд ойлгочлоо баг. Одоо сайн ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Гэхдээ бас бизнесийн суурь бас хэрэгтэй л те. Дан улс төрийн гэхээс илүү. Тэгэхээр энэ дээр бол бас нэг тийм харилцсан одоо шал өөр нөхцөл байдалтай шүү гэдгийг бас сайн бодолцсон байгаа биз дээ. Дөнгөж одоо тэнцэж ядж байгаа хүмүүс чинь тэгээс хөрөөд унах үе дээ. Европын албанд илсэн олон улсуудаас ганцхан Польш улс л амжилттай яваа. Бусад бүх үйлдвэрүүд зөвхөрсөө. Бусад улсын.
Энийг одоо мэдж байгаа хаа гэж би бодож байна. Гол нь зүгээр би цаг нь өнөөдөр момент байхаа гэж байгаа нь бол манай зах зээл өөрөө 3 сая 3.5 сая хүнтэй зах зээл байдаг. Нөгөө зах зээл маань 200 сая хүнтэй зах зээл байдаг. Тэгээ 200 сая хүнтэй зах зээлийн болгоомжлох зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө зах зээлийг нээгээд өгчхөөр нөгөө цөөхөн хүнтэй газар нь гадны хөрөнгө оруулалт орж ирээд төрөл бүрийн үйлдвэрлэл хөгжөөд тэр бараа бүтээгдэхүүн бол асар их хэмжээгээр тухайн улс руу худалдаалагддаг ийм л юутай штэ. Ийм л урсгалтай. Трамп одоо их өндөр тариф тавиад байгаа шалтгаан Оросын холбооны улс болоод бусад энэ улсууд Монгол улсад яг ийм байдлаар өндөр тариф тавьсан. Яг зүгээр энэ хариултуудад явж байхад албаны хүмүүс ингэж юм л да. Одоо л дэлгэрэнгүй ярихгүй болохгүй гэдэг. Одоо биш үг нь өмнө нь дэлгэрэнгүй ярьж ойлгуулж энэний ач холбогдол за энд нэгдсэний сөрөг болон давуу талыг бид нар олж авахын тулд ямар бэлтгэлтэй байх ёстойг хувийн хвшилтэйг нь таниулж явах ёстой байсан. Хувийн хвшилтэй бэлтгэл хангах хугацааг нь өгж явах ёстой байсан. Гэтэл өнөөдөр хувийн хвшилч эсэргүүцээд шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас танхим нэг байр суурь бас хэлчихин зүг баг. Тэгэхээр одоо дэлгэрэнгүй юм биш. Аливаа шийдвэрүүдийг боловсруулж оруулж ирэхээс өмнө дэлгэрэнгүй ярьж нуудаг биш. Хин нэг дарга нарын хоорондын ярьсан зүйлийг болцсон мэтээр ингээд бас ярьдаг байдал руугаа хідүүлээ одоо болмоор. Яг үндэ хэлэхэд энийг нэг дэлгэрэнгүй ингээд олон нийтэд хилцүүлээд ийм нөхцөл байдал байна шүү. Шин зах зээл рүү бид орох хэрэгцээ байна гэдгийг таниулж исэн би одоо хилцүүлэг уулзалтуудыг ер нь том цөөхөн санаж байна. Ерөөсөө л энэ бидний алдаа, хандлагын алдаа. Өнөөдөр яг гишүүдийг буруутгаад ч юм уу ингээд авах биш. Гишүүд ч бас боломжлоод байгаа байхгүй. Ягаад тэгэхээр адилхан олон нийтэйгээ адилхан мэдээлэлгүй. Тэгээ эдийн засгийн ийм амаргүй. За эргээд энэ дид үдсдийн хомсдол хүртээмж байхгүй энэ үе дээр манай аж ахуйн нэгж байгууллагуудын том зах зээл рүү хэр орох бэлтгэлтэй байд юм бол доо. Энэ дээр одоо яг албаны байр суурийг хилээч. Хичнээн аж ахуйн нэгж байгууллага, хичнээн нэгж төрлийг ерөн оруулах бэлтгэлийг ерөн хангаж байгаа. Зүгээр тэр 360-аад гэдгийг бол ерөнхий багцаагаар хэлж болно. Гэхдээ яг бодит одоо яг энэ зах зээлийг нээчүүл давуу байдлыг олж авах хичнээн аж ахуйн нэгж байна. Тэгээ би яг зүгээр эдийн засгийн хөгжлийн яамны сайд байгаа дээр бас жоохон боломжтой ярмаар байна. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал зах зээлийн багц хамжаасаа шалтгаалаад яг зүгээр монопол далдаа ч юм уу байж магадгүй бах. Энийг бид зөв болгох нь зөв. Тэгэхдээ өнөөдөр бизнес хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа та нар бол картел, хуульдагч нар ийм залах уу гэж хэлж болохгүй. За бид бол угаасаа зах зээлээ тэлж ийж уулуурхаан бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж ийж эдийн засгаа өсгөн тэлнэ. Иргэдийн одоо хаалгаар, айл өрхийн хаалгаар эдийн засгийн өсөлтийг оруулна гэж зөндөө ярьдаг. Тиймч бодлого хэрэгжүүлэх ёстой гэж боддог. Гэхдээ нөгөө талаасаа зах зээлээ тэлнэ гэд одоо энэ чөлөө худалдааны хэлэлцээр бол зах зээлээ тэлэх зорилготой гэж яриад байгаа. Тэгээ Японыг янз бүрээр яриад байна л та. Тэгээ би сая нэг зүйлийг гайхлаа. Японтой хэлэлцээр үнэхээр ингээд юм асуудалтай байгаа. Тэгээд дүгнэлтүүд нь үнэхээр гарсан хэсэг энэ төр дээр бол одоо бас хариулт өгсөнгүй яамнаас. Гэхдээ одоо ядаж нэг байгуулцын хэлэлцээрийнхаа нөхцөлийг нь сайжруулах тал дээр бас ажилтгүй юм уу? Тийшээгээ бас бараа бүтээгдэхүүн гарах талаар бас ямар нэгэн эрмэлзэл одоо хичээл зүтгэл гаргадгүй юм уу? Тэр тал дээр яам нэг хариулж өгөөч ээ. Ямар дүгнэлт гарав? Одоо манай худалдааны тэмдэл цаашд одоо ямар байдлаар одоо сайжрах боломжтой бид нар ер нь энэ асуудлыг сайжруулахын тулд юу хийж байгаа вэ? Яг л нэг байгуулсан юм одоо бас бид нар захаад янзлах ёстой шүү дээ. За тэгээд энэ Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан бусад одоо бас харьцангуй одоо Оросын холбооны улстай харьцуулах юм бол жижиг улс орнууд байгаа. За тэдгээрийн бас нэг туршлага дээр ямар анализ хийвэ? За өндөг одоо жишээл 90 сая гээл яриад байна. Гэтэл манайх бол одоо бас дотоодын бүтээгдэхүүн дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая бол одоо ширхгийн дутагдaltaй гэсэн мэдээлэл авсан байгаа. За би өнгөрсөн хугацаанд бол одоо ер нь бол үндэсний үйлдвэрлэгч нар, импортлогч нар төрөл бүрийн хүмүүстэй бас ярьлаа. Тэгэд янз бүрийн зүйлүүд ярьж байна. Манайх махны нийлүүлнэ л гэж яриад байгаа. Гэтэл тэр 20 цээр интерес гадна ер нь биднэрт бас тийм махны одоо тийм тээвэр логистикийн боломж бололцоо нь бас их хомс байгаа гэж тий. 150 мянган тонн мах гэдэг чи одоо маш их хэмжээний мах шүү дээ. За ноолуурын салбарынхан бас төдийлөн одоо энэ зах зээлийг сонирхохгүй байна. Ягаад вэ гэхээр илүү одоо өндөр
орлоготой зах зээлүүд рүү бэлэн бүтээгдэхүүн явуулахыг зорж байна. За одоо Итали руу утас центр гаргаж ийн ч гэдэг юм уу те. За магадгүй одоо уламжлалт зах зээлээ бодох юм бол нөгөө HIV центр гэсэн чинь за бас Турктэй өрсөлдөхөд хүнд байна гэсэн зовлон ярьж байна. Манай улс өнгөрсөн онд 162 оронтой худалдаа хийсэн гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум $. Хүрчээ. Энэ нь түүхэндээ дамжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум $, импорт 11.6 тэрбум $. Болсон байна. Тус төр хилэлцээрт юуг заасан талаар тодруулбал хоёр талаас ижил тооны буюу бараа тодорхойлох кодчлалын уялдуулсан системийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд тарифыг шууд тэглэх, тариф бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх, тарифын саад дотоорыг бууруулна. Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөг бага байлгахад онцгой анхаарсан. Тооны хязгаарлалт тогтоох зарим барааг хасвалах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахаар төсөл тусгуулжээ. Өндөгний хувьд манай улсад сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448 сая ширхэг байсан. Үнээс 165 сая ширхэг буюу 36.8%-ийг импортлжээ. Дотоодын өндөг үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилгоор энэ зах зээлийн 20%-ийг импортын орон зайд үлдээсэн байна. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөг гайлын татварыг 50% бууруулж 7.5 байна. 90 сая ширхгээс илүү өндөг импортлол гайлын татвар 15% хэвээр байна. Улаанбуудаа авид манай улс жил бүр ургац хураалт, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70,000 хүртэлх тонн улаанбуудааг импортлох шаардлага үүсдэг. Айлаас хатуу зөөлөн улаанбууданд нийтд нь 180,000 тонны квот санал болгожээ. 50,000 тонн хүртэл хэмжээнд одоогийн татварыг 125% бууруулж 375% татвар ногдуулна. 50,000 тонноос дээш импортлол 5% татвар хэвээр байна. 50,000 тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ юм. Эдийн засгийн хилэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх махан бүтээгдэхүүний экспорт 125-аас 140%, хувцас 84%, ноос ноолуур 64%, нийгмэл сүлжмэл хувцас 55%, арьс ширээ эдлэл 46%-аар тус нэмэгдэх боломж бүрд боломжтой юм байна. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийг өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадвархаас шууд хамаарна гэдгийг тодтогч байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн энхүү гайлын татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой гэж үзэж байгаа юм а. Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд $706 сая $, махан бүтээгдэхүүн 6.9 тэрбум $, арьс ширэн бүтээгдэхүүн 7.5 тэрбум $, ноос ноолуурын эдлэлийг импортлсон байна. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хилэлцээр ач холбогдолтойг онцлолоо. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эд бүтээгдэхүүний үнц нь нэмэгдэж, Монголын 250,000 малчин өрхийн орлого ашиг бодиттойгоор нэмэгдэнэ гэж салбарын эрх баригчид дуулгаж байлаа. Евразийн эдийн засгийн холбоо бол хамтарсан энэ судалгааг хийгээд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах цаг нь хараахан болоогүй юм байна. Энэ бас Монголын хувьд бас алдагдaltaй байх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам байгуулад энэ асуудлыг дангаараа хөрлөөдөр сайдыг байхад бас хариуцж Евразийн эдийн засгийн холбоотой нэлээд олон удаа уулзалтуудыг хийж хэлэлцээ хийсний үндсэн дээр Евразийн эдийн засгийн холбоо Иран улстай хийсэн загварыг санал болгосон. Энэ нь чөлөөт худалдааны төр хэлэлцээр 3 жилийн хугацаатай энэ хэлэлцээрийг хийгээд одоо ямар нэг үүрэг хүлээхгүй өөрөлдөл энийг хийснээрээ дараад нь заавал одоо хэлэлцээр чөлөөт худалдааны хэлэлцээр л орно, эсвэл энэ Евразийн эдийн засгийн комисс гэдэг байгууллагын гишүүн болно, ажиглагч болно гэсэн үг биш юм аа. Хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэлэлцээр гэдгийг эрх баригчид онцлов. Тайван хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.